үүдийн голлох асуудал бол яхаа аргагүй ил болоод байгаа. Ойрын жилүүдэд замын үүдээс авсан арга хэмжээ тодорхой авсан арга хэмжээ байхгүй боловч яг засаг даргыг хэлснээр явган зам маань дарагдав. Хамгийн аз айлын хашаа гаргаснараа 3 жилийн дотор нөгөө хашаа хийсэн бод маань болоо. Одоо тэр нөгөө хиллэлийн зам дагаад бас нэг хэдэн мод одоо өгцөл юм шиг үлээ. Тэр их усалж байгаа юм. Тэр их услаад байгаа юм. Өдөр болгоо усалж байгаа. Яг хаврынхын цэнийг авцсан гэж. Нэг ганц юм ихтэй усалтай билээ ч тэр их ч. Мод тасууд хэд ч мөн бөгөлдөө. Тэгэхэд нэр одоо яа замууд бол уул манай замууд чинь хүний амжиргаа олон хүнийг хижиж олон хүнд хижиж байгаа газар энийг өөр нэг жоохон ингэж хөгжүүлчихэд өөр гоё болох гэдэг. Илс гэдэг нь асар яг харахад бол гэдэг нүгээр нэг овоод байгаа юм шиг байна. Өөр хот үүний чимээгүй хүнээс нэг Энд мангар амир том юм торнадо шиг юм бидний замд болж байна. Мундаг том өндөр ороод энэ үүдүүдийг үнэхээр айхтар байна. Эзний эсрэг замнуудад хэрэгжүүлж бүх ажил нь яг энэ эзэн шиг ингээд хийсэд алга болж байна. Энэ эзэн өөрөө их хурдан түргэн нүүдэлтэй учраас энэ үн даруй бид нар арга хэмжээг авч ерөөдөө бодлогын чанарыг бид нар бүрэн чөлөөлөх болохгүй байгаа юмаа. Ерөөдөө та бүхэн харж л байгаах. Замын үүд ирээн энэ хоёр бол шаал хоёр өөр хот бид нар өөрсдийн биеэрээ ирж харлаа, туулаа, үзлээ. Энэ эз цөлжилт ерөөдөө явандаа хүний эрүүл бий мах байд Монгол ирээдүйн ахин шинэ хүүхдэд ямар их гай зовлон болох вэ гэдэгт бол та бүхэн бүгд л мэдж байгаа. Тийм учраас энэ үнд авах арга хэмжээгээ хүн болгон сэтгэл зүрхээ дайштуулаад яах хэрэгтэй. Эцсийн дүндээ бол энэ нь ерөөсөө хүний буруутай ажил гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. Харин энэний эсрэг одоо нэгэнд ил цөлччөөд байгаа учраас уус энэ үнд арга хэмжээгээ авах л хэрэгтэй.